За Монголын анх модууд бусдаас хамааралгүй эдийн засгийн хувьд эрх чөлөөтэй амьдрахыг хүсэж байдаг. Монголын төрөөс бол ийм боломжийг олох ёстой. Үндсэн хуулиндаач бол заасан байж байгаа. Бид нар байнгын орон дээр энэ асуудлыг нэлээд сайн ярьсан. Хуулийн боловсруулалтын хувьд бол яг ер нь бол олон улсын төвшинлөө нэлээд ойртуулсан. Бас боломжийн хуулийн төсөл орж ирж байна гэж бид нар үзсэн юм аа. Тэгээ яг надад хэд асуудал байна л да. Түрүүн давтахгүйгээр. За энэ тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудал бол одоо мөнхийн сэдв. Тэгэхээр яаж нэмэгдүүлэх вэ гэхээр энэ татврын орлогоор одоо нэмэгдүүлнэ гэдэг бол их төвхтэй юм шиг байна. Монгол улс 2020 онд 8.1 их найт төгрөгийн орлого олно гэж байгаа. Тэгэхээр ахмадуудынхаа тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх боломж бол Монголын төрд их хомс байна. Тэгэхээр энэ нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банкуд 9% хүйтэ аваачаад хадгалуулсан байдаг. Тэгээ засгийн газар болохоор 15, 16, 17% хүйтэ засгийн газрын богино хугацаатай бондууд гаргаад ингээд тэрийгэ санхүүжүүлээ яваад байгаа. Тэр эдийн засгийн хувьд бол энэ утгагүй асуудал да. Энэ 9% хүйтэ энэ сангийн мөнгө маань одоо хувийн нэмэгдүүлэх боломж байна уу? Энэ дээр ямар нэгэн өөрчлөлт гарсан уу гэсэн нэгдэх асуудал байна. Хоёр дахь асуудал дэлхийн хэмжээнд нэг судалгаа гаргасан байдаг. Татврын хувь хэмжээ буурахаар орох татврын хэмжээ нэмэгддэг гэж. Тэрнтэй адилхан одоо юу гэхээр нийгмийн даатгалын одоо шинэтгэлийн хувь хэмжээг бууруулад тэрийг нэмэгдүүлэх боломжийн судалгаа гаргаж үзсэн үү? Одоо нийгмийн даатгалын энэ татвар гэдэг маань Монголын хамгийн том татвар болсон байна шүү дээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас бараг нөөтөөсөө илүү гараа явцсан. Тэгэхээр энэ чиглэлд судалгаа хийсэн үү? Одоо өөрөөр хэлбэл татврын хувь хэмжээ бол багаснаар татврын орлого нэмэгдэнэ. Замын дээр нь ажлын байр бий болоход бас тодорхой ахис гарах юм гэсэн ийм зорилгоор асууж байгаа. Гурав дахь асуудал энэ нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг одоо удирдах асуудал. Менежментийг одоо боловсронгуй болгох чиглэлээр энэ юу хийж болох вэ? Өөрөөр хэлбэл үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр юу хийж болох вэ гэсэн ийм гурав дахь асуудал байна. Энэ бид нэр олон жилийн төр хувийн хвшлийн хамтын ажиллагаа гэж ярьсан л да. Тэгэхээр энэ ахмадуудын үзүүлэх үйлчлэгэн дээр энэ төр хувийн хвшлийн үйлчлэгийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж олмоор санагдаад байна. Би одоо энэ гайлын байгууллагад ажиллаж исэн гайлаас гарч байгаа ахмадуудад энэ гайлын зуучлагч гэдэг үйлчлэгийг бол бас хамруулчих боломж байдаг. Татварт одоо татврын мэрэгсэн одоо ажилтнуудын одоо тэр үйлчлэгээ байдаг хуультай. Энийг одоо тэр байгууллагуудаас нь тусгаавар одоо тийм бодлоготойгоор одоо ийм үйлчлэгээний эрхийг өгдөг. Гэх мэтээр эрүүл мэнд, боловсрол бүх салбарт ийм боломжууд байна. Энийг ашиглах чиглэлээр одоо юу хийж болох вэ гэсэн ийм асуулт байна. За ахмадын өргөө гэдгийг бол дэмжиж байгаа. Гэхдээ шинээр байшин барих биш. Бага боломжуудаа ашиглах боломжууд юу байна? Манай Монголд бол байшин их байна. Бас төр хувийн хвшлийн одоо түншлтийн хүрээнд бас хүмүүсийг ажилтаа болгох чиглэлээр энэ чиглэлээр одоо судалгааны асуудлууд бол байна уу гэсэн юм байна. Энэ ахмадуудын гэрээр одоо соёлох үйлчилгээ. Дэлхийд бол маш их олон оронд байдаг. Энэ Монголоос бас бус оронд бол байдаг баг. Монголчууд ч одоо гадны орнуудад ийм одоо ажил үйлчлэгийг нэлээд эрхэлдэг. Энийг одоо хуульчилж болох уу? За тэгээд одоо хүүхдүүдийн өдөр өнжүүлэх гэдэгтэй холбогдуулаад бас нэг юу ч гэдэг юм даа нэрийг бас өөрчлөлмөр юм шиг байна. Хүн түрүү манай гишүүдээс асууж исэн. Тэр За Баттамраг шинэ микрофоныг өг. Өдрийн цагаар одоо хамт одоо байх энэ чиглэлээр энэ үйлчлэгийг одоо бий болгох чиглэлээр ямар одоо бодлоготой байна гэж хамгийн сүүлчийн асуулын тэтгэвртэй холбоотой асуудал. Монголын ахмадууд бол яг юу гэхээр эрэгтэй хүн 60, эмэгтэй хүн 55 хүрээд тэтгэврт гарах. Энэ бол Монголын төрөөс олгож байгаа боломж гэж ингэж ойлгож байгаа. Уг нь 65-таа 60-таа гарч болдог. Гэтэл одоо өнөөдөр бодит байдал дээр яаж яах гэхээр ерөөсөө тоолж идэг. Тэр одоо яг тэр одоо нэг 60 нас хөрөнгөт нь 55 нас хөрөнгөт нь бараг л одоо ажлаа хүлээлгэж байгаа гар гэдэг. Энийг нэг хүн эрэгтэй хүн 65 хүртлээ эмэгтэй хүн 55 хүртлээ тэр сонгоод 62 таа ч юм уу 63 таа ч юм уу тэтгэврт гарах энэ боломжуудыг одоо хуульчлалд өгчүүл яасан юм бэ гэсэн.
Энэ чиглэлээр одоо судалгаа бодож байгаа юм юу байна? Ийм асуултуудыг асуух гэсэн. За Нумтай баяр сайтай хариулъя. За өчигдрийн нийгмийн даатгалын үндсэн зөвлөлийн анх дахь хуралдаанаар 557 тэрбум төгрөг 9% хүүтэй арилжааны банкудад байршиж байгаа байдлыг өөрчлөлийг шийдвэр гаргасныг би түрүү асуултанд хариулж байхдаа хэлсэн. За хадгаламж хэлбэрээр байршуулах мөнгөнд нь бол 640 тэрбум төгрөг байна. За тэтгэврийн зээлийн хүүг бууруулах бусад нөхцлөөс гадна ерөөсөө хадгаламж хэлбэрээр арилжааны банкнд байршуулах хадгаламжийн хүү 15%-аас доошгүй байна. За ийм шийдвэр гарсан. За таны зүгээс засгийн газарт асуулга тавьсан. Энэтэй холбогдуулаад за энэ асуулгын хүрээнд илүү дэлгэрэнгүй мэдээллийг бас та бүхэнд хүргүүлье. За ер нь татврын хувь хэмжээ буурахын хэрээр татвар төлөлтийн цар хүрээр нэмэгддэг ийм бас одоо том явдал байдаг. Гэхдээ би түрүүн бас нэг гишүүний асуултанд хариулж байхдаа хэлж байсан. Өнөөдрийн нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ маань тэтгэврээ тогтоолгоод гар дээрээ тэтгэвэр хэлбэрээр авж байгаа мөнгөнд дүнг тухайн хүн нийгмийн даатгалын шимтгэл төлж байхдаа бүрдүүлж чадчих нь үгүй бол үгүй баг. Бүрдүүлэхийн тулд эмэгтэй хүн 19.6% нийгмийн даатгалын шимтгэл, эрэгтэй хүн 24.6% нийгмийн даатгалын шимтгэл төлөх шаардлагатай болчихдог. За гэхдээ энэ сангийн хямралт байдлаас яаж гарах уу гэдэг. За одоогийн байдлаар нэг 880 мянга орчим хүн нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Цаана нь одоо бизнесийн нүдээр харвал нэг 600 мянга орчим хүний чөлөөт зах зээл байгаа гэж үзэж байгаа. За энд ямар хүмүүс орох вэ гэхээр малчид, хуваарь бизнес эрхлэгчид, гадаад байгаа монголчууд гэдэг. Тэгэхээр нийгмийн даатгалын энэ бодлого үйл ажиллагааны хандлагыг ер нь зохицоор нь өөрчлөх шаардлага байна. Нийгмийн даатгалын байцаагч гээд ногоо хувцастай хүн суугаад ах биш. Илүү бас бизнесийн зарчмаараа даатгалынхаа багц үр өгөөжийг бусдад бас таниулаад тэгээд нийгмийн даатгалын шимтгэл төлөгтнөөс самруулад за зарим нэг тохиолдолд төлөх боломжгүй улсуудынх нь шимтгэлийнх нь 50%-ийг төрийн зүгээс даадаг байх. За ажлын байр өшөөр нэмэгдүүлэх бодлого энэ даатгал энэ шимтгэлийн бодлого бол цэвэр хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой шууд холбогдно. Энэ цаад утгаараа улс орныхоо одоо макро эдийн засгийн бодлоготой шууд холбогдно. Тэгэхээр ийм бодлогын нэг цогц уялдааг хангах ийм томоохон аяныг хийн ирэх 17 онд. Тэгээд урамшууллын тогтолцоон дээр суурилсан. Хэрвээ Баттөмөр гэж хүн одоо нэг 10 хүнийг нийгмийн даатгалын шимтгэл хамрууллаа гэхэд тухайн хүний одоо шимтгэлийн төлчдөг. За нэг 20-30 хүн хамрууллаа гэхэд урамшуул хэлбэрээр цалин олгочдөг. Ийм нэг коммершил байдал руу оруулагдчих. Цаана 600 мянган хүний чөлөө зах зээл байна. За төр хувийн хвшлийн одоо түншлэл ялангуяа энэ хувь хүн төрийн бус байгууллага аж ахуйн нэгж компаниудаар төрийн зарим өөрчлөлтийг гүйцэтгүүлэх энэ зөвхөн одоо манай салбарын хүрээнд биш ер нь төрийн ажлын төрийн бодлогын заавал байх хэрэгтэй. Одоо төрийн сангаас зээл цалин авч байгаа нийтдээ 186 мянган хүн байна. За миний саяхан гаргасан нэг тушаалаар ажлын хэсэг гаргасан. Ердөөсөө энэ 3.1 сая хүнд төрийн үйлчлэгийг зохистой хэмжээнд хүргэхэд энэ газар зүйн онцлог одоо хүн амын байршилтайгаа уялдуулаад хэдэн төрийн албаагч байх ёстой юм бэ? Энтэй уялдуулаад ямар одоо төрийн үйлчлэгийг төрийн бус байгууллага бизнесийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх боломжтой юм бэ гэдэг. За энэний нэг тод жишээ бол одоо ахмадын холбоотойгоо хамтарч ажиллаж байгаа жишээтэй. За ахмадын нөгөө совлын асуудлыг хөндлөө энэ хуулийн дээр тодорхой оруулсан байгаа. Одоо барууны орнуудад ахмадын совлын асуудал бол илүү хөгжсөн байдаг. Одоо нөгөө хүүхд тарах үйлчилгээ гэдэг шиг ахмадын одоо совлын газар ажиллуулж байгаа. Хувь хүн аж ахуй нэгж байгууллагууд бас хувьсах зардал байр орон байраар хангах гэх мэтлэн ийм зохицуултууд байх. За энэ хуулийн бас онцлог юу гэхээр халамжийн хуультай бол шууд
бас уйлдаж байгаа. За өдөр өнжүүлэх гэ. За нэр томьёолын хувьд бол ганц нэг гишүүд шүүмжтэй хандсан. За энэ дэр нэг нэр томьёол дээр нэг онцгой ач холбогдол өгөөгүй. Гол нь агуулга шийдвэрлэж байгаа асуудлууд дээр л онцгой анхаарсан. Энийг өөрчилж болно. Өдөр өнжүүлэх үйлчлэгээ зохицуултууд бол байгаа. За стандарт дүрм журмыг стандарт хэмжилт зүйн газартай хамтран боловсруулах, за салбарын яамдууд одоо дүрм журмыг гаргах ийм зохицуултууд бол энд байгаа. За сүүлд нэг чухал асуудал байна. Би бас энэ чуулганы танхимд байгаа болон хэвлэл мэдээлэлээр чуулган үзэж байгаа хүмүүстээ бас хандаад хэлэхэд одоо хуулиндаа болохоор одоо 60 50 та хөрөнгөтөл нэг захиргааны санаачлахаар гээд байгаа. Гэтэл практик дээр одоо түрүүн байнгын орооны даргач хэллээ, цогцлмаа гишүүн хэлж ирсэн. Ахуй настангуудын хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзэл маш өндөр байгаад байдаг. Тэгэхээр зүгээр нэг зүйлийг бодож байгаа юм. Тэгээ энийг бодож байгаа гэдгийг дахиад хэлье. Тэгээ би тодорхой бас чиг үүргүүдийг холбогдох усуудад өгсөн судлуулж байна. Юу гэхээр ерөөсөө тэтгэврт гарах насыг одоо нэг 60-аас 65 ч юм уу хэлбэлцтэй болгоч. Хэлбэлцтэй болгох. 60-таа гарах эрхийг нээж өгөөд 65-таа бол одоо тэтгэвртэй гарна. Гэхдээ одоо хувийн салбарууд мэдээж хөдөлмөр эрхлээд өргөжлүүлж болно. 60-аас 65-ын хооронд аль дуртай настай өөрөө сонгох байдлаар гарах ийм нэг жоохон чөлөөтэй болгоч. Гэхдээ энэний хажуугаар сөрөг талууд гарна. Ямар сөрөг тал хөндөгдөхгүйгээр залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудал. Тэгэхээр энийг яаж зохицуулж болох вэ гэхээр дөнгөж сая би өнгөрсөн 7 хоногт Индонез улсад нүүбийн дэргэдэх олон улсын хөдөлмөрийн байгууллагын 40 орчим одоо улс орны манай салбарын сайдрын чуулга уулзалт болсон. Энэ хүрээнд Японы сайттай зүгээр санал солилцоо сууж хахад японочууд нэг ийм одоо шийдвэр бас гарах гэж судалж байгаа юм. Бас л манайтай адилхан асуудал та. Тэтгэврт гарах насыг жоохон уян хатан болгочих. Гэхдээ нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг нэмчих. Ялангуяа одоо ажилгүйдлийн даатгалын одоо хувь хэмжээг. За ийм судалгаа хийж байгаа юм байлаа. Тэгээ бид бас нэлээд саналаа солилцсон. Энийг бас хэрэгжүүлэх бас боломжтой юм а гэдэг. Тэгээ манай яам бол энийг судална. За тэгээд холбогдох байнгын ороо та бүхэнд бас мэдээлэл өгье. Энийг бас нэг зөв зохистой шийдвэрлэх үүрэг хариуцлага одоо бидний өмнө бас байгаа гэдэг бас хэлье. Тэгээд Баттөмөр гишүүний гаргасан энэ сүүлийн санаа бол бас их чухал, хүн болгон л бас бодож үзэх хэрэгтэй байх юм байна. За бэлэгт гишүүн асуулт асууя.